Эрхэм сонсогчдоо үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч, эмчилгээний өөрийн гэсэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандма мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм а. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусалцаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. 3 дугаар бүлэг. Сөнөөгч бодол. Дүгнэлт. Би сэтгэлийн сөрөг хөдлөлүүдийг эерэг талаас нь бичхийг хичээлээ. Сайн муу болсон эсхийг нь та бүхэн шүүтгвэ. Хүний хувийн амьдралд өвчин, элдв асуудлын шалтгаан болдог сэтгэл хөдлөл, үйлдэлийг ахин нэг санаа. Бардам зан, хувиа бодох, өөрийгөө чухалд тооцох, өөрийгөө болон бусдыг яллах, өөрийгөө болон бусдыг шүүмжлэх, өөртөө болон бусдад гомдох, өөртөө болон бусдад сэтгэл хангалуун бус байх, өөрийгөө болон бусдыг шүүмжлэн ярилцах, өөрийгөө болон бусдыг үзэн ядах, зэвүүцэх, хорсох, уурлах, гомдох, өшөө бодох, харуусах, урам хугарах, өс хонзон санах, гайхуулах, айдас түгшүүр, санаа зовнох, эргэлзээ, итгэлгүй байдал, өрөвдөх, нэгүүлсэх, харамсах, сэтгэлээр унах, уйтгарлах, сэтгэл гутрал, ховдөглох, их идэх, атаархах, худал хуурмаг, бялангаж, долгонох, хардах, шалиглах, завхаарах. Энэ бүгдээс өөрт байгаа шинжийг олж харж, хэрвээ байвал даруй засч эхлээрэй. Хэрв таны амьдралд ямар нэг асуудал эсвэл өвчин бий бол, өөрийнхөө доторлуу өнгөж хараад, ямар өвчин, таны ямар бодол үйлдэлээс болсныг мэдэж авахыг хичээгээрэй. Тийм үйлдэлээ олсон бол түүнээсээ салж эхэл. Үүнд далд ухамсарын программын аргачлал тусална. Өвчнөд хандах хандлагаач өөрчил. Өвчнөдөө хүндэтгэлтэйгээр ханд. Таны өвчин таны сайн сайхны төлөө байдаг. Түүнийг өөрийгөө битгий хараа. Битгий түүнийг эмээр дарангуйл. Түүнтэй битгий тэмц. Өвчин таныг ертөнцийн хуулийг зөрчсөнийг сануулах далд ухамсарын дохио юм шүү. Түүнд тэгжил ханд. Альва өвчнийг өөрийгөө хөгжүүлэх хэрэгсэл болгож хандах хэрэгтэй. Та ертөнцийг үзэх үзлээ өөрчлөнгүүд тэр танд хэрэггүй болж хаашаа ч юм ирсэн зүг рүүгээ явах болно.
4-р бүлэг бясалгах арга болон далд ухамсарын програмчлал. Өвчнөөс салахад дор хаяж 3 шат дамжих хэрэгтэй. 1-р эхний ээлжинд өөрийнхөө өмнө хариуцлага хүлээж та ямар бодол үйлдэлээрээ энэ өвчнийг бий болгосноо тодорхойл. Үүний тулд өөрийнхөө дотогш хандаж энэхүү сүнөгч бодлоо олоорой. 2-р таныг зовоох болсон энэхүү сүнөгч бодлоо олмогцоо ямар эерэг санаа агуулсан болохыг нь мэдэж ав. Сүргийг нь биш, яг эергийг нь олох хэрэгтэй шүү. Өөрөөр хэлбэл санаа нь үгүйсгэх хэлбэртэй биш. Үгүй гэсэн үггүй байх. Жишээ нь гомдлын хэрэг тал нь өөртөө хамт хандлага өөрчлөх, зэвүүцэх, хорсох нь хүрээлэн байгаа ертөнцөө өөрийнхөө хүслээр өөрчлөх гэсэн үг. Хүмүүс юмыг сөрөг утгаар нь бодож сурсан байдаг. Тэд юу хүсэхгүй байгаагаа мэддгээс биш, юу хэрэгтэй байгаагаа мэддэггүй юм. Иймд амьдралаас юу хүсэж байгаагаа тодорхой мэдэж, хүссэн зүйлтэйгээ холбоотойгоор бодол, үйлдэлээ засаж явах хэрэгтэй. Хүний буруу бодол, үйлдэл зөвхөн өөрийнх нь амьдралыг муутгаж, өөрт нь өвчин зовлон авчираа зогсохгүй, үр хүүхдэд нь үе удамд нь дамжин очдог. Жишээ нь савны хорд авдартай эмэгтэй эмчид ирж түүний далд ухамсартай харилцахад тэр ээжээсээ өвлж авсан эрэгтэйчүүдийг үзэн ядах бодлоор дүүрэн байсан бөгөөд түүний их мөн ээжээсээ 3 дахь үеэсээ авсан үзэн ядалттай байлаа. Мөн дээрх өвчтэй эмэгтэй охинч нөхрөөсөө салсан байсан. Ингээд энэ эмэгтэйд би та хэрвээ өөртөөгөө ажиллаж эхэлвэл өөртөө туслахаас гадна охиндоо бас туслана гэдгийг зөвлөсөн. Үүний дараа эмэгтэй миний зөвлөсний дагуу ажилласнаар түүнд эрчүүдийн болон эмэгтэй хүний тухай шинэ бодол бий болж, цус алдалт нь хэд хоногийн дараа зогсож, сарын дараа хавдар нь эхогийн шинжилгээгээр эрс багассан дүнтэй гарсан юм. Одоо өвчнөөс салах 3-р шатыг хэлье. Та эерэг санаагаа бүрдүүлмэгцээ. Түүнийгээ хэрэгжүүлэх аргаа хайх хэрэгтэй. Ингэхдээ нэг юмыг бодож үзээрэй. Урт хугацааны турш ямар ч тохиолдолд та нэг л арга, нэг л байдлаар асуудлыг шийдэж ирсэн. Та юуны тулд үүнийг хийж байгаагаа мэдэхгүй, бас оронд нь юу хийх ёстойгоо мэдэхгүй байсан учраас үргэлжлүүлэн хэрэгэлсээр байсан. Тэгвэл одоо та далд ухамсарын үйлдэлээ өөрчлөх боломж гарлаа. Тэхийн тулд үүнийг судал. Таны ухамсарт хүүхэд наснаас эхлэн ямар дүрм зарчим суулгасан байна? Юунд та итгэдэггүй? Хаанаас ийм итгэл бий болов вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Жишээ нэг зүйл төсөөлье л доо. Хүний хүүхэд байхаас нь хаалга ганцхан тийшээ онгодог гэж ойлгуулсан бай гэж бодъё. Түүний эргэн тойрныхан эцэг их багш нар нь бүгдээрээ л тэгж заасан. Тэр хаалга өөр тийшээ онгойж болно гэж та төсөөлөөч үгүй явсан. Түүний байгаа бүхий л газар хаалга ганцхан тал руугаа л онгойдог. Гэтэл өөр газар очтол хаалга нөгөө тийшээ онгодог байж. Тэр сурснараа онгойлох гэж хичнээн хичээгээ чадахгүй. Хаалга онгойлгодог ганцхан арга л мэднэ. Гэтэл тэр нь өрдөө үйлчилсэнгүй. Өөр сонголт байхгүй байгаа биз? Өөр арга туршихгүй л бол ийм маягаар нэг л өрөөндөө буруу хаалганы төлөө өөрийгөө зүхэж амьдралаа хязгаарлан суух болно. Харамсалтай нь ихэнх хүмүүс ингэдэг. Тэдний үйлдэлийн загвар хязгаарлагдмал ямар нэг үзэл баримтлал, зарчим, ишиллийг итгэл үнэмшлээ болгодог. Тэд үүнийг эгээд робот шиг далд ухамсартаа байнга эргэлдүүлэн амьдрна. Энэ л бодол, сэтгэл хөөрлөөрөө амьдралаа бий болгож байгаагаач ойлгодоггүй. Цартсан бодол санаа нь тэдэнд өвчин зовлон авчирч байхад
тэд бусад хүмүүсийг, тухайн байдлыг буруутгаж суна. Хэрвээ таны хувийн амьдралд элдв асуудал, өвчин бий болвол таны амьдрал, бодолд зогсонг байдал үүссэн гэсэн үг ээ. Зайлшгүй хөгжиж өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Эдгэршгүй өвчнөөр өвчлөөд илааршсан олон хүн эдгсэн үеэ талархан дурсдаг юм. Хүмүүс ухамсарт амтан болохын хувьд тэдний хувь тавилан нь хүрээлэн байгаа ертөнц болон өөрийнхөө нууцыг үргэлж тайлан амьдралдаа үргэлж шин зүйлийг нээж байх үүрэгтэй гэдгээ мартдаг юм. Амьдралдаа зам байдлын шин арга байнга нэвтрүүлж байх нь эрх чөлөөтэй эрүүл амьдрах урлаг юм а. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрал хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг ертөнцийн ноёрхдог нууцлаг, онцлог шиг авгаа хүчийг бэлэрлсэн юм. Хэрвээ та шүтлэгтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлэр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэн үздэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм а. Амьдралаа элч хүчээр, итгэл, найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл бий. Радио FM 107.1